За сайн байна уу? Өнөөдрийн мэндийг хүргэе. Харгая. За өнөөдрийн миний ярих сэдэв бол амьдралын үүсэл буюу дэлхийн үүслийн тухай өөрийн олж мэдсэн зүйлээсээ тавхтаа олцъя гэж бодож байна. За ингээд энэ дэлхийн ертөнцийн дээр одоо бол яг 8 тэрбум хүн амьдарч байна. Өнгөрсөн хугацаанд ч гэсэн маш олон тэрбум хүн амьдарч байсан. Ирээдүйд ч бас мөн төдий хугацааны хүмүүс амьдрах байх. Амьдрал угаасаа тасралтгүй үргэлжлэх процесс учраас. За тэгээ энэ хүн төрөлхтний энэ сар болсон оюун ухаантай энэ эрдэмт мэрэгд хүмүүс ингээд хүн төрөлхтөнд энэ дэлхий дээр амьдарч байгаа бүхэн оюун ухаанд хүн бүхэн одоо энэ амьдралын үүслийн талаар амьдралдаа ер нь нэг биш удаа бодож ирсэн баг. Яагаад ингээд энэ гариг дэлхийн хэмээх гариг дээр анх амьдрал үүсч юу? Энэний цаана юу вэ? Нууц нь юу вэ гэдэг ингээд судлаад хүн бүхэн өөрийн чадах хэмжээгээр ингээд судлаад явж байгаа. Хүн бүхэн тэрийг сонирхоо. Тэгээд ялангуяа энэ тал дээр одоо эрдэмтэд манай энэ дэлхий дээр төрж мэндэлсэн эрдэмтэд мэрэгд одоо энэ бяцлагч йог ингээд бүхэл хүмүүс ингээд амьдралын үүслийн талаар ингээд бүгд л өөрийнхөө чадах хэмжээр ингээд судалж иржээ. За тэгээд одоо ялангуяа энэ шинжлэх ухааны эрдэмтэд одоо судалгаа хийгээд юу олж мэдсэн гэхээр ерөөсөө энэ одоо геологийн шинжлэх ухаан гэж байт юм л да. Геологийн шинжлэх ухаан юу байдаг вэ? Тухайн эрдэс бодисыг судлаад түүний физик молекулын төвшөнд одоо бүх судалгаа шилгээг үзээд энэ дэлхий гэдэг гариг маань ердөө одоо анх үүснээс хойш 4.5 тэрбум жилийг ардаа орхижээ гэж олж тогтоосон байдаг. Тэгээд одоо энэ 4.5 тэрбум жил болсон дэлхийн хэмээх гариг дээр олон төрлөختөн амьтай олон амьтнууд ингээл амьдарч яваад одоо ингээд 4.5 тэрбум жилийг ардаа хийсэн байна. Тэгээ ингээд тэрэн дээр хүн амьдрал ер нь яаж үүссэн бэ гэхээр энийг судалж үзсэн байгаа юм л да. Тэгээ амьдрал энэ дэлхий дээр анх яаж үүсч вэ? Ингээд судлаад үзсэн чинь ерөөхдөө энэ 4.5 тэрбум жилийг одоо 1 цаг гэж жишиж үзэх юм бол тэрэн дээр амьдарч исэн хүн төрлөختний амьдарч исэн хугацаа бол маш ямар байна гэж судалж үзсэн. Тэгээ одоо ингээд судлаад үзэхээр яг 4.5 тэрбум жилийн хугацаагаа 1 цаг гэж судалж дүүцүүлээд үзэх юм бол сүүлчийн одоо одоо 60 минут чи одоо 1 цаг болж байгаа шүү дээ. Тэгэхээр 60 минутын сүүлийн 1 секундыг гэж байгаа шүү дээ. Цаг чи секундэд хавж байгаа. Секундыг 100 хоосны нэгтэй тэмцэх тэр хугацаанд л одоо хүмүүн төрлөختөн энэ дэлхий дээр амьдарч иржээ гэдэг юм судалгаа гарсан байгаа. Тэгэхээр одоо энэ дэлхий дээр хүн үүссэн хугацааг судлаад үзэхээр чи ингээ ерөөсө 300 мянган жилтэй л энэ хугацаа гараад байдаг байхгүй юу. Тэгэхээр дэлхий маань хөнгүүгээр маш олон сая жил тэрбум жил ингэж оршиж ирсэн байдаг ийм тооцоо гардаг. За ингээд энд одоо бол ингээд анх дэлхий дээр ингээд нэг амьтан үүсээд одоо тэрэн дээр чинь ингээл амьд бактери одоо ингээл бүх төрлийн амьтад үүсэл тэгэл нөгөө далайд анх бол амьдрал үүсэн гэж үздэг шүү дээ шинжлэх ухааны эрдэмтдийн онолоор. За тэгээд энэ тал дээр одоо вед буюу одоо энэ бяцлаглалын энэ судар номд бурхан Буддагийн номд энэ амьдралыг одоо яаж үүссэн байна гэж үзснийг бид нар одоо үзсэн байдаг. Тэгэхээр ялангуяа Буддын гүн ухаанд бол юу гэж үздэг вөхөр одоо энэ хүний амьдрал буюу энэ цаг хугацаах бол тоолох ямар ч аргагүй юм а гэж үздэг. Цаг хугацаанд бол эхлэл төгсгөл гэж байхгүй. Ягаад гэвэл энэ бидний амьдарч байгаа энэ дэлхий гэдэг чинь энэ сансар огтөргүүд ажиж байгаа ерөөсөө нэг төм сая жива оддын ерөөсөө ганцхан ширхэг л одоо нэг ширхэг нь л байгаа шүү дээ. Тийм ч учраас бурхан багш Будда энэ бидний амьдрал бол одоо хомхын тоос юм а гэж хэлсэн байдаг. Гэтэл яг тоос гэж хэлсэн гэхээр тэр төм сая жива тоолох аргагүй тэр олон гар гэрхсийн дунд бол нэг өчүүхэн л цэг төдийл орчлон харагдчихэдэг байхгүй юу. Тэгээд тэрэн дээр чинь бид нар одоо амьдарч байгаа гэж бодохоор энэ бол одоо яг хомхын тоос гэж үзэж болохоор бодож байгаа. Тэгээд яг Ведэд бол амьдралыг бол одоо ерөөсөө юу гэж үздэг вөхөр ерөөсөө 5 махбодоос бүрдсэн гэж үздэг манай дэлхийн гаргийг.
Тэгээд одоо анх амьдрал яаж үүссэн гэхээр эхлээд энэ дэлхий гэдэг ертөнцийн үүсгэхийн тулд энэ хийм байдалтай байгаад тэр нь гал болоод дэлбэрт одоо яхав их тесрэлтийн онолоор одоо тесэрч үүссэн гэж байгаа юм л да. Тэгэхээр ведэд бол одоо хий байжгаад хийн гал болоод үрэлзээ. Тэгээд тэр гал нь одоо хөрж шороо болоо шороон дээр ус үсээд ингээд хий гал шороо ус эфир гэдэг ийм таван ерөнхий одоо тэр физик одоо төвшөндөө нь одоо ерөнхий 5 бүлэгт хувааж байгаа нь энэ 5 хуваагдаж байгаа юм. За тэгээд энэ 5 махбодоос ингээд бүрддэм байна гэж ведэд үздэг байхгүй юу? За тэгэхээр яг тэрнтэй адилхан хүн гэдэг амьтныг яаж үүссэн бэ гэдээ одоо юунаас бүтдэг вэ гэхээр одоо манай ах шилдэг л да. Бас л хүн чи өөрөө 5 бие махбодоос одоо махбодоос бүрддэм байна. Бас яг дэлхийтэйгээ адилхан юм. Тэгэхээр эндээсээ дүгнээд үзэхээр энэ дэлхий 5 махбодоос бүрддэг хүн тэрэн дээр амьдарч байгаа оюун ухаанд хүн бас 5 махбодоос бүрдэж байгаа юм чинь бид одоо яалтчгүй энэ дэлхий гэдэг гариг иргэсийнхэн бүтээгдэхүүн нь бол ялчгүй болж таарад байгаа байхгүй юу. Гэтэл зарим хүмүүс болохоор одоо амьдрал яаж үүссэн гэхээр одоо жишээлбэл хар гаргаас ирсээд одоо бид нар ирсэн гэж нэг онол одоо маш их тийм онол буюу тийм таамгууд яваад байдаг. Хар гаргаас ирээд үлдсэн хүмүүс биш юм уу гэж хэлж шиг. Одоо ингээд дэлхий дээр чи маш тайлагдчихгүй олон объект одоо энэ пирамид сургууд байдаг штэ. Тэгэхээр зарим ингээд яг судар ном бол яг Бурхны тухай сургаал номыг өгүүлж байгаа л ч бүгд үннийг өгүүлж чаддаггүй. Яагаад гэвэл тэр нөгөө олон сая жил одоо өнгөрсөн, олон мянган жил өнгөрсөн учраас тэрний утга нь алдагддаг. Жишээ нь одоо Библиэл дээр болохоор одоо яг хүний хавиргаас анх бүтээсэн гэдэг ийм одоо мөг байдаг шүү дээ. Одоо манай буддын шашинд ялгаахгүй одоо ингээд дэлхий гэдэг бол одоо том ястан мэлхий юм гэж одоо тэр ястан мэлхийн дээр бид нар амьдарч байгаа энэ төр гэдэг ийм санаанууд яваад байдаг. Энэ бол шинжлэх ухааны онолоор бол ямар ч бодлох боломжгүй энэ худал гэдэг нь ингээд одоо ойлгомжтой болчихж байгаа байхгүй. Тухайд бол хүмүүс бид нар итгэл бас нэр тийм байдаг юм байх та гэж ингээд бодом орч юм шиг. Гэтэл одоо Европт бол одоо Галилей энтер чинь бол одоо яагаад ингээд амнасаа алдсан гэхээр нөгөө шашны тэр одоо мунхарсан буруу ойлголтоор болохоор нар нь дэлхийг тойроод иргэдэг байна гэж ингээд шашных үздэг байсан байна л да. Тэгтэл одоо яг бодит байдал дээр дэлхийн нараа тойрд юм байна гэх Галилей үзнээсээ болоод одоо ингээд шашныг үүсгэлээ гэдэг ингээд амнасаа алдаа галдаа шатаалгацсан байдаг. Тэгэхээр ингээд үнэн гэж боддогоо юм чинь худал байх боломжтой юм а. Тэгэхээр энийг яаж баталгаа гэхээр одоо шинжлэх ухааны нотлоо шүү дээ. Тухайлбал одоо яагаад ингээд хүн өөрөө энэ дэлхийгээс үүссэн бүтээгдэхүүн гэхээр одоо археологийн албар нотолдог байхгүй юу? За эрдэмтэд судлаад ингээд хөрс шоронд орчих ингээд бид нар чи ингээд дарагдаад ингээд яссан ингээд бүх юмнууд чи байж байгаа шүү дээ. Тухайн үеийн амьдарч исэн одоо ингээд Помпей дарагдсан бүх хүмүүсийн үзмэр чи ингээд байж л байгаа ш. Яг тэрэн шиг ингээд Африкаас гаралтай ингээд тэгтээ яг эрдэмтэд тэрэн дээр одоо хүртэл яг маргаантай байдаг л да. Яагаад гэвэл сарамгч нь хүн сарамгчнаас үүссэн гэдэг юм онол байдаг. Гэтэл одоо шинжлэх ухааны эрдэмтэд бол яг сарамгчин гэж хэлгээд хэцүү. Одоо ингээд жишээлбэл сарамгчны төрөл дотор чинь олон зүйл төрөл байдаг юм байна л да. Одоо ингээд жишээлбэл нэг урмал гэхэд л одоо дотроо хэдэн зүйл байдаг. Тэгэхдээ төмс гэхэд л одоо 300 гаруй төрлийн төмс ингээд байж ш та сорт. Яг тэрэн шиг одоо сармагчин одоо тэр одоо нэг хүн дүрст амьтны төрөл зүйл дотроос нэгэн бүлэг төрөл зүйл нь одоо ингээд супер одоо чадвараа хөгжүүлээд ингээд өнөөдрийн хүн төрлөختөн тэрнээс үссэн гэж ойлгож бид нар бол болох юм биш болох хэрэгтэй юм бэлээ. Тэрнээс шууд сармагчингаас үүссэн гэхэд бас хэцүү. Яг гэвэл эн чинь нөгөө төрөл зүйл дотор чинь ингээд тэр чинь ингээд амьдралынхаа шалгуураар ингээд өөрөөсөө ингээд тэр байгалийн шалгуураа давж чадсан ингээд цаашаа хөгжөөл явдаг юм жамтай юм байлээ. За тэгээд яг шинжлэх ухааны эрдэмтэд бол ингэж үздэг байхгүй юу. Одоо яг энд гариг ертөнцийн эхлээд ахтаргууд чинь ингээд ямар нэгэн харин сансар ахтаргууд чинь ингээд чулуулаг ингээд маш олон ингээд юунууд чинь ингээд од гариг ирэхс хэрхэн үүсдэг жамаар л манай дэлхийг үүссэн байж тараа штэ. Тэгэхээр яг манай шинжлэх ухааны эрдэмтэд одоо ингээд судлаад явж байгаа өөрийнхөө төвшөнд ингээд одоо гэтэл одоо тухайд одоо яг одоо биднээс ажлын нийгэмд юу гэж үздэг байсан гэхээр ахуйн анхдагч юу ухамсар нь анхдагч юу гэдэг ийм асуулт гарч ирж ирсэн байхгүй юу.
Тэгээд коммунист буюу одоо энэ хүндрэлтний ядлал шинжлэх ухааны эрдэмтэд ер нь бол ахуйн эхэлж одоо юу амьдрах орчин эхэлж үүсээд дэлхий мэлхий одоо бүх тэр ургамал ногоо амьд амтэн бүх үүснээ дараа ухамсар үүссэн биш үү гэдэг ийм судалгаа маргаан гардаг. Гэтэл бол одоо вед энтерт бол ухамсар анхдагч гэж үздэг. Яг гэвэл одоо яг ингэж аавал да манайгшил амьдрал бол умаас үүссэн гэж үздэг. Бид нар умаас үүссэн тэгээд буцаад умдаа шингэдэг гэж үздэг. Жишээл одоо хүний амьдралыг ингээ бодоод үзье л да. Хүн ингээ дахиас төрж байгаа. Энэ дэлхийд амьдарч байгаа буцах болоод буцдаг. Гэтэл урд нь бид хаана байсан бэ гэдэг асуудал гарч иж хүн төрлөختөө. Одоо бид одоо энэ дэлхий дээр амьдрахаас өмнө хаана байсан юм бэ? Эсвэл одоо ингээд энэ дэлхий дээр амьдарсараа бүх юм дуусчихдээ юм уу гэдэг асуудал гарч ирнэ шүү дээ. За энэ дээр болохоор багш маань хэлдэг. За хүн гэдэг чинь өөрөө нэг таван бие махбодоос бүрдгээс гадна хүнд сүнс ухамсар гэдэг юм бас байдаг. Тэгээд тэр сүнс ухамсар гэдэг бол хаанаас ирдэг вэ гэвэл тэр нэг гэдэг тэр өөр ертөнцөөс ирдэг. Тэгээд одоо энэ дэлхийгээс бид нар буцаад явхад ингээд нөгөө таван бие махбодоос бүрдсэн хүн чи яадаг вэ гэхээр одоо ингээд заддардаг байна л да. Тавуулаа бас өөрийнхөө их үүсвэр рүүгээ. Жишээлбэл одоо хүн ингээд нас орлахад ингээд эдл байгаад хахад тэр цогц чи ялзраа шүү дээ. Тэр цогцсноос чи хийн ялгарна. Ингээд нэг бидний дотор бол гал гэж элемент байдаг. Тэр галноос гал руугаа явна. За хүний цогц ялзраад ингээд буцаад илж ирээд ясна ингээд шороондоо шингэдэг шороо болно. За усан элементээс гэхээр хүний бие махбодын 70% нь усан элемент шүү дээ. Шингэн үзээд байгаа. Тэр ус нь бол ус руугаа явна. Эфир гэдэг элемент эфир рүүгээ явна. Ингээд ерөөсө 5 өөрийнхөө их үүс рүүгээ явд юм байна. Хүний сүнс гэдэг бол одоо тэр гэдэг тэр газар умаасаа үүссэн бол буцаад руугаа явнаа. Тэрнээс одоо хүн одоо энэ ертөнцийн дээр одоо ингээд амьдарч байгаа л амьдралаа дуусгаад нас орлаа гэхээр хаашаа ч юм ингээ ормөргөө алга болчдөг. Тэр өөрийнхөө их сурвалж руугаа л ингээд явд юм байна л да. За тэгээд эрдэнэт бол яг уу эхлээд одоо бүх юм үүсний дараа ингээд ухамсар нь үүссэн учраас ухамсар нь хоёр дахь жоо энэ ахуу матери авахдагч гэж байгаа байхгүй. Ахуу гэдэг нь одоо материгаа хэлж байгаа. Тэгээ эрдэмтэд судалж үзээд одоо материг яаж үзсэнгээр нөгөө шинжлэх ухааны эрдэмтэд чи ингэж үзсэн юм л да. Жишээлбэл одоо ингээд нэг матери энэ буюу одоо энгийн бодис буюу одоо энэ цаастаа жишж үзэж байгаа. За тэгээд жишээлбэл ингээд цаасыг ингээ хуваа гэж үзье. Ингээ хуваагаад ингээ зүсээ жижиглээлээ шүү дээ. Ингээл хамгийн багт маш өөрийн чадах хэмжээнд ингээ жижиглээлээд. Тэгэл маш их жижигэрч явсараад хуваагдашгүй тийм жижиг төвшөнд очдог. За тэгээд тэр жижиг төвшөнд очиод ингээ бүр эцсийн маш нарийн төвшөнд очиод ирэхээр цаашаа хуваах аргагүй болдог. За энэ одоо бодисыгаа хуваагдашгүй хамгийн бага хэлбэрт байх тэр зүйлийг одоо бид нар матери гэж үзчихсэн. Эндээс ингээд жижиг материуд нээлээд ингээд ийм бодисыг үүсгэж юм байна. Тэгээ бодисыг одоо гэдэг зүйл эндээс үүсдэг юм байна гэж эрдэмтэд тогтоогоод ингээд байж ятал одоо сүүлийн шинжлэх ухаанууд маш өндөр хөгжөөд эрдэмтэд одоо ингээд ухаантай хүмүүсийн судалгаа хийгээл байгаа шүү дээ. За тэгээ нөгөө хуваагдчихгүй гэжсэн матери чи хувааж эхэлсэн байдаг. За тэгээ нэг нарийн микроскопоос гараа шинжлэх ухааны маш шинэ технологид гарч ирсээс нөгөө матери чи хувааж судалсан чи матери чинь цааш хуваагдаж эхэлсэн. Чи эцсийн цэг биш байна. Физикийн шинжлэх ухаан энийг судлаад үзсэн чинь матери нь хуваагдчихсан. За тэгээ матери цаашаа хуваагаад байсан чи матери чинь дотроо протон, нейтрон гэдэг хоёр юмнаас тогтдог юм байна. Тэрнийхээ гадуур электрон гэж юм бас байдсан юм байна. Гэт бүр ингээ нарийн төвшин судлаад ингээ утсан чинь ерөөсөө нөгөө хуваагдчихгүй гэжээс үдсэн зүйл чи хуваагдаж эхэлж байгаа байхгүй. За тэгээд нөгөө энэ матери гэдэг зүйл чинь дотроо хасах цэнэгтэй протон, тэгээ нейтронтойгоо тэгээ гадуураа нэмэх цэнэгтэй электрон ингээ байж идэм байна гэж. За тэгээд тэр одоо ингээ дотор нь ингээд өшөө одоогийн физикийн төвшөнд бол одоо нөгөө протон, нейтрон, электрон гэдэг чинь бүр цааш нь хуваагаад хахаар бас л ингээд хуваагдчихгүй яваад байгаа. Тэгэхээр ерөөсөө эн чинь ерөөсөө маш нарийн төвшөнд оршихыг бол ийм нөгөө буддагийн нөгөө
Бурхан багшийн хоосон чанар гэдэг бол энд харагдаад байна уу гэж би бол харж байдаг. Ингээд л ингээ эцсийн цэг гэж байхгүй ингээ цаашаа ингээ нарийн төвшин дээр ердөө бүх юм энерги байдаг гэж нөгөө үздэг шүү дээ. Энерги устсшгүй. Тэгэхээр ерөөсөө эн чинь ерөөсөө нэг хэлбрээс солиод одоо энерги чинь нөгөө устдахгүйгээр ингээ хэлбрээ солиод байдаг юм байна гэж. Тэгээд нөгөө яагаад ингээ бодисууд өөр ингээ нэрлэгдээд байна гэхээр тэр протон нейтроны чи хэрхэн нөгөө атомтайгаа хэрхэн холбогдож байгааг гэдэг ингээд тэрнээс хамаарат ингээд бодис чинь шин чанар өөрчлөлдөг юм байна. Тэгээд энээсээ болоод тэр бодис чинь өөр төвшөнд ингээд задраал. Тэгээд тэрнээс чинь одоо бид нар жишээл цөмийн атомын энерги гэдэг бол одоо энэ тэр атом цөмөөс гаргаж ирж байгаа энергиээс одоо бид нар токсиклайн гаргаад ингээд хүмүүс өөртөө ашиглаад амьдраад байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд тэр одоо сүүлийн эрдэмтэд юу гэж яах вэ гэхээр одоо энэ атом гэдэг нөгөө хуваагдаж гүйжсэн матери чинь дотгошоо хуваагдаад атом молекул болоод тэр бойтгоо одоо тэр атом молекул чи хүртэл сэтгэл гэдэг юмтай байна гэж үзэж байгаа. Тэгээд тэр атом молекулууд хоорондоо хэрхэн сэтгэлийн одоо тэр холбоосоос хамаараа тэр чинь нөгөө өөрсдөө таагүй байдал эерэг бас сөрөг байдлыг мэдэрдэг гэж байгаа байхгүй. Тэгээ нөгөө атом молекул чинь хүртэл бидний нөгөө амьгүй гэж үзэжсэн юм чи хүр амьтай төдөөгүй юм биетэй холбогдохтой хүртэл сэтгэлтэй сөрөг ба эерэг байдлыг мэдэрж идэм байна гэж. Ийм төвшөнд одоо шинжлэх ухааны төвшөнд судалж үзээд байна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө атом молекул гэдэг энэ зүйл чинь өөрөө бүр сэтгэлтэй төдийгүй энэ хүнтэй адилхан юм мэдрэх ийм боломжтой ийм амьтай зүйл байна гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо Ведэд бол юу гэж үздэг вэ гэхээр ерөөсөө бүх зүйлийг амьтай гэж үздэг байхгүй юу? Амьгүй зүйл гэж энэ орчсон ертөнцид байхгүй. Бидний энэ амьдарч байгаа дэлхийн ертөнц хүртэл өөр ингэсэн одоо амьтай шүү дээ. Тэгээ одоо зөвхөн дэлхийн дотор бол халуун цөм одоо эргэж идэг. Тэгээд тэр чинь одоо буцалж байгаа шүү дээ. Буцалж байгаа халуун магний дээр л энэ дэлхийн ертөнц тогтож байгаа. Тэгээд одоо энэ дэлхийн ертөнцийн сансрын огторгууд нараа тойроо эргэж байгаа. Тэгээд тэр нарыг чи одоо тойроо гэж эргэж явахдаа сансар оцгоо төмөн од гарах эрхэс байдаг учраас тэрнээс ирэх нь маш их нөлөө байдаг. Тэгтэл одоо нөгөө манай дэлхий гэдэг гарагч нь өөрөө ингээ ийм физикийн ийм соронзоо оронтой байгаа шүү дээ. Одоо эрдэмтэд тэрийг алидэн тогтооцсон. Соронзоо орон нь одоо гаднаас ирэх биетийг одоо бидрээс хамгаалаад ингээд энэ дэлхий гэдэг гарагч оршиж ядг юм байна. Тэгээ одоо сүүлийн шинжлэх ухааны эрдэмтэд юу болж мэдсэн гэхээр энэ дэлхий гэдэг гараг дээр яаж хэрхэн анх амьдрал үүсв? Тэр амьдрал нь хэрхэн анх үүсд ингээд судлаад үзэхэд ингээд одоо дэлхий манай бидний дэлхий чинь нараа тараа эргэж байгаа. Тэгээ эрдэмтэд судалж үзээд хэрвээ энэ дэлхий одоо нарыг тойрон эргэж байгаа энэ тойрог зам нь өчөөхөн цөдий гэж байгаа байхгүй юу? Ерөөсөө маш бага хэмжээнд л одоо зөвхөн дэлхий рүү ойртож байрлсан бол энэ дэлхий дээр амьдрал үүсэх боломжгүй байжээ. Эсвэл энэ одоо тойроо эргэж байгаа энэ орбит юу энэ тойрог замнаа арай жоохон хол чүд ингээ өчөөхөн бага зайд л ирэхэд л одоо ирэх яг байршихад зайн ингээ дэлхийгээс өчөөхөн зэрэг холдоход л энэ дээр одоо дэлхий дээрх амьдрал устдах ийм төвшөнд одоо бүр цаанаас нь энэ амьдрал ингээд үүс гэсэн юм шиг хэн нэг ингээд яг амьдрал үүсгэхээр анх зохион бүтээсэн юм шиг ийм байдалтай дэлхий маань оршдог юм байна гэж ингээд эрдэмтэд олж судалсан байдаг байхгүй юу. Тэгээ энэ манай энэ гарын ертөнц шиг ингээд одоо бидний амьдралд энэ нар гараг ингээд 9 нарны аймгийн 9 гараг чинь бүгдээрээ бие биетэй холбоотой. Бие биендээ харилцан үйлчлэдэг гэж үздэг. Жишээлбэл одоо сар гэдэг дагуулан дэлхийд байхгүй бол одоо бид нар шүн одоо харахад яаж амьдрах байсан. Тэгэхээр цаанаас нь ингээд тэр одоо бүтээгч эзэн бурхан гэж үзэж байгаа одоо тэр хэлнүү одоо бүтээгч гэнүү тэр юу гэж нэрлэх нь нэг чухал биш. Тэр цаанаасаа ингээд бүр энэ шүн хүн амьдрах аргагүй учраас энэ гэрэл хэрэгтэй гэсэн юм шиг ингээд сараг хүртэл ингээд дэлхий дээр бүтээсэн байгаа байхгүй юу. Тийм учраас одоо бид шүн харахад бол сарны гэрлийг ашиглаад амьдралаа зохицуулаад амьдарч байгаа шүү дээ. Тиймээс сар ингээл хэрвээ дэлхий дээр байхгүй бол дэлхийн амьдрал бол бүрэн устна гэж байгаа байхгүй юу. Сарнаас бид нар маш их хамаардаг ийм амьдралтай, харилцаа хамааралтай. Нөгөө
бурхан багшийн нэг шүтэн барилгын онол гэдэг чи одоо энэ дээр л гарч ирдэг юм байл л да. Бүх юм хоорондоо харилцан хамааралтай. Наран дээр одоо жишээл ингэж байгаа үздэй эрдэм. Яг хуу 6 ухаанд ялангуяа энэ ведэд бидний амьдрал шууд 100% нарнаас хамаардаг гэж үздэг. Наран дээр ямар дэлбэрэлт, ямар үйл явдал болж байгаас хамаараад дэлхий дээр одоо тэрний нөлөөллийг бид нар шууд амсдаг юм аа. Тэгэхээр энэ нар ямар байхаас хамаараад тухайн жилийн 6 ухаанаар бол жишээл нарны идэвхжлээс хамаараад тэр тухайн жилийн бороо хэр хур хэр орох уу, тэрнээс хамаараад ургац хэр авах уу, ургац авахгүй бол одоо ногоо урган чинь урахгүй бол одоо ялангуяа манай Монгол оронд бол одоо малчин мал аж ахуй эрхэлдэг шүү. Тэгээ мал аж ахуй газар тариалан чи ерөөсө нарны үйл ажиллагаатай маш их хамаард юм байна. Тэгээ нар ямар байхаас хамаараад бид нар тэр жилд ургацаатай байх уу, мал өсөхгүй юу, хэрвээ өсөхгүй ингээд хүүтрэлэл ингээд янз бүрийн байгалийн гам шиг болвол ингээд бидний амьдрал тэр чинь шууд нөлөөлөд бид нар одоо үлсгэлэнд автах уу, өсөх үү, хэр амьдрах чи ерөөсө шууд нарнаас хамаарж байгаа байхгүй юу. Тэгээд одоо ингээд яг хуу тэрхийн тэр шинжилгээ ухааны эрдэмтдийн олж мэдсээр бол жишээлбэл энэ дэлхий дээр шиг хүчил төрөгч гэж юм байгаа шүү дээ. Бусад гариг дээр байхгүй зөвхөн дэлхий дээр байдаг хүчил төрөгч гэдэг юм байгаа. Тэг жишээлбэл тэр хүчил төрөгч хэрхэн үүссэн бэ гэхээр нэгэн төрлийн бактери манай дэлхий дээр анх усан дотор байсан юм билэ. Тэгээд тэр бактери чи хэдэн саяараа байж хаад өөрөөсөө ингээд дандаа хүчил төрөгч ялгаруулдаг. Тэр чи амьдралынхаа туршид хүчил төрөгч ялгаруулсаар гад одоо энэ манай дэлхий гадуураа энэ давхархтай байгаа шүү дээ. Озон хийн бүрхүүлтэй ингээд гаднаас хамгаалсан маш олон давхаргууд байдаг. Яг тэрэн дотор чи ингээ хүчил төрөгч гэдэг бий болгоод тэгээд тэр хүчил төрөгчөөр амьдардаг анхны биетгүүд бий болоод тэр чи одоо анх амьдрал далаад үссэн гэж үздэг шүү дээ. Тэгээд далаад үссээд тэгээд тэр далаад байсан амьдрал чи одоо бас тэгэл өчнөө тэр бомжилийн явцад ингээл байгалийнхаа хувьсгах явцад явж байгаа далаагаас гарсан. Тэгээд ингээ хуурай газар эзэгнээд тэгээд бас хэдэн тэрбум жил ингээд болж ирсэн юм шиг байгаа юм. Тэгээд тэр шинжилгээ ухааны нотлогоор тэгээ явж байгаад буцаад одоо тэр далайн одоо амьдрал чинь одоо дэлхий дээрх ингээд нэг байгалийн юу чинь янз бүрийн хувьсэл өөрчлөлийг дамждаг учраас эргээд одоо жишээлбэл ингээ халим гэдэг амтан байдаг байхгүй юу? Одоо дэлхийд маш том биетэй асар том юм амтан байдаг. Гэтэл халимыг одоо эрдэмтэд судлаад байсан чинь халим чинь бол одоо хураа газрын амтан болж таарсан. Сэр нуртан болж таарсан. Ягаад гэвэл тухайн үед одоо дэлхийн бол маш их газар нь одоо хураа газар нь багасаад одоо хураа газар нь багассан юм уу эсвэл амьдрах орчин тийм тааг болсон юм уу ямар ч байсан тэр хураа газрын амтан хураа газар амьд чадахгүй учраас өөрөө ирэхгүй тэр түүхэн хувьсах одоо амьд үлдэхийн тулд усанд амьдарч сурсан байдаг. Тийм учраас нөгөө хураа газар дөрөөлж амьдарч исэн амьтан чинь буцаад эргээд далайн амьтан болж таарсан байдаг. Яагаад гэвэл нөгөө одоо далаад одоо ингээд угаасаа байсан тэр загас болон бусад юмсээ амтэн чи ингээд нөгөө нурууных нь хөдөлгөөн нь ингээд хоёр тишээ ингээд холбоол сэлбээ явдаг байтал нөгөө халимчин болохоор ингээд нөгөө сэр нуруутай чи ингэж хөдөлдөг юм. Хөдөлгөөнөөс ингээд эрдэмтэд ингээд ясын судлаад одоо энэ ойрхон доорнох одоо тэр газар дундын тэнгист ингээд одоо бол цөл болцсон байгаа. Тэгээ хэдэн сая жилийн өмнө тэнд ингээд далаа байсан байлээ л дээ. Эрдэмтэд судлаад үзсэн чи маш их олон халимны яс алдсан байдаг. Тэгээ тэр ясыг судлаад үзсэн чинь ерөөсөө яах аргагүй сэр нуртан буюу хураа газрын амтан байна. Энэ түүхэн хувьсах хөжилтөө энэ бол ингээ явсаар хагаад одоо усны амтан болж хувирсан байгаа байхгүй юу. Тэгээд дэлхий дээрх амьдрал чинь ингээл янз бүрийн байдалд ингээл хувьсан өөрчлөлттэй бол өнөөдөр хүртэл ингээд яваад иржээ. Тэгэхээр усанд амьдрал үсээд тэрнээс гараад буснаас хураа гараад уснаас буцаад далаа руу ороод гих маягаар одоо 4.5 тэрбум жилийг хүн дөрлөгтөн ардаа үлдээжээ. Одоо тэгээд эндээс юу хэлсэн гэхээр эрдэмтэд судалж үзээд нарыг судалж үзсэн байгаа. За тэгээд нарыг судлаад үзсэн чинь нар бол одоо яг одоо энэ дотор чинь том нарыг судлаад үзсэн гелий гэл атом одоо бас л нөгөө физикийн төвшөнд атом молекулын энэ ургал явагдаж байгаа. Тэгээ нар чинь судлаад үзсэн чинь нарсын судлаад үзсэн байгаа юм л эрдэмтэд. Тэгсэн чи одоо нар чинь бол одоо юу байна аа? Одоо хүний насаар бол яг эдгэр насан дээр явж байгаа юм байна. Одоо дэлхийн үсээ 4.5 тэрбум жил болсон байгаа. Тэгээ нар бол одоо дэлхийгээс өмнө бол мэдээж хэрэг үүссэн байгаа. Тэгэхээр нарны хугацаа бол дэлхийгээс өмнөх байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо эрдэмтдийн тогтоосон тэр 4.5 тэрбум жил чинь одоо яг
яг одоо амьдралынхаа дунд хугацаанд явж байгаа юм байна мананаар. Тэгэхээр ирээдүйд бас л 4.5 тэрбум жил одоо байтугай жил энэ нар авлан мандах нэ. Ингээл анх байсан цагаасаа хойш ганц ч унтраагүй ингээл асаал байгаа шүү дээ. Цаг үргэлж яг уу дэлхий эргэж байгаа учраас бид нар нарыг ингээл өдөр шөнө ээжлээд байгаа болохоос нар чи өөрөө бол 24 цагаар ер нь одоо анх үүссэн цагаасаа хойш ингээл гэрэлтэй л байж байгаа. Тэгээ яг уу Ведэд бол ингэдэм л да эхэлсэн бүхэн төгсгөлтэй гэж. Тэгэхээр нөгөө нар анх үүссэн л байж таараа штэ ямар нэгэн байдлаар. Тэгэхээр нар бас нэг хизээ нэгэн цагт унтрана гэсэн үг. Тэгэхээр тэр хугацаа бол одоо бидрийг бол хизээч яг хөө хизээ гэдэг бид нар мэдэхгүй яг хөө судалж байгаа. Гэхдээ одоо 4.5 тэрбум жил амьдарсан нар ч одоо цаашдаа дахиад 4.5 байтугай хугацаанд бол ийм асах нэ гэж. Энэ их удаа хугацаанд асах юм байна гэж. За тэгэхээр яг Ведийн онлоор болох нөгөө ухамсар чинь одоо миний бид хүмүүсийг бүрдүүлж 5 бие махбодоос гадна ухамсар ус уу сүнс гэдэг байгаа хэвчээ. Сүнс чи анхдагч. Энэ дэлхий дээр одоо ерд ухамсар бол хаасаагүй гэж байдаг Ведээр. Ухамсар бол ерөөс устдашгүй учраас хаасаагүй төгөн даргасан байдлаагаар байд юмаа гэж хэлцдэг. Тийм учраас ухамсар одоо анхдаг учраас эхлээд энэ дэлхий дээр бол яг дэлхийн үүсчээс ухамсар байж л байсан. Тэгэхээр ухамсарынхаа дагуу одоо амьдрал үүсч явж байгаамаа гэж үздэг байхгүй юу Ведд. Тэгээ одоо хүнээс одоо жишээлбэл хүмүүс бид нар ингээд дэлхий дээр 5 мах үедээс бүрдээд одоо амьдраад ингээ хүний дундаж наслт нэг одоо ихтер үед бол нэг дундаж наслт нэг 20-30 л байсан баг та яг. Одоо 21 онд л одоо Монгол хүний дундаж наслт 45 л байлаа шүү дээ. А одоо бол одоо Монгол хүний дундаж одоо эрэгтэй хүний дундаж наслт 65 нас байна. Тэгээд энэ хугацаанд бид нар амьдарч байгаад одоо нас орно. Тэгээд насаа дараад ирэхээр энэ дэлхийг орхих болно. Тэгэхээр нөгөө энэ би ингээд устдаж үгүй боловч үгүй болж болно. Гэтэл нөгөө бидний гол бас бүрдүүлж яддаг нөгөө сүнс ухамсар гэдэг байгаа. Тэр ухамсар бол хэзээ ч устдахгүй. Ингээд байж л байт юм байна л да. Одоо ингээд дараагийнх нь нөгөө умаас ирээд буцаад умруугаа явна гэдэг шиг одоо буцаад умруугаа явдаг ба. Тэгээд тэр нь хаасаагүй төгөнд арахж оршдог гэж. Тэгэхээр ерөөсө ухамсар бүхнийг ингээд өдөрдөд байна гэж одоо Вед үзээд байдаг байхгүй юу? Ахуй нь биш. Тэгэхээр одоо ухамсар одоо бүх юмны цаана ерөөсө ухамсар байна гэж. Тэрийг одоо бид нар бурхан гэж хэлнэ үү, одоо энерги гинүү, даалт ертөнц гэж юу гэж нэрхэн чухал биш. Ерөөсө ухамсар бүхнийг өдөрдөж, бүхнийг залуурдаж байна гэж үздэг. Тэгээд ялангуяа одоо багш нь хэлдэг байхгүй юу? Энэ одоо бидний яг өөрсдийнхөө харах хэмжээнд л аливааг мэдэрч чадж байна л да. Хүн чи өөрөө 5 м хүйтэй харах, сонсох, хамтлах, хүрэлцэх гэдэг их мэдээ 5 м хүйтэй байтал тэрнээс цаатлын өөр 6 дахь мэдрэхүй буюу сүнс ухамсар ингэ байна. Тэр далдын ертөнц байна. Тэрийг одоо бид нар одоо бурхан гинүү, одоо энерги гинүү юу гэж хэлэх нь чухал биш. Энэ амьдралыг өөр ухамсар буюу далд ертөнц өдөрдөд юм байна гэж үздэг. Тэгэхээр бид нар бол одоо тэр матери буюу ахуйдаа анхаарах, ухамсартаа анхаарах цаг болжээ гэж орчин одоо энэ цаг үед. Тэгээ одоо ялангуяа одоо энэ яг ахуй энэ матери мөнхөс бас байж болох ч ухамсар бол мөнх юм аа гэж. Одоо тухайлбал ингэж үздэг байхгүй юу? Одоо энэ манай багш маань хэлдэг л да юм мөнхөс байж болно. Тэгтэл ухамсар бол мөнх юм аа. Тухайлбал одоо энэ манай дэлхий чинь 4.5 тэрбум жилийн насыг налсан энэ цаг хүртлээр юу болсон бэ гэхээр өнгөрсөн бүх хугацаанд энэ дэлхий дээр төрсэн бүх амьд амтан бүхэн өнөөдөр ихэд өгч өргөцсөн байж та. Тухайлбал 70 жилийн өмнө амьдарч ирсэн махчин үлэг гөрвөл одоо яаж сүнсэн бэ гэхээр дэлхий дээр маш том асар том солир унаад тэгээд дэлхий дээр амьдарч ирсэн амьдралын 70-80% устгасан гэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм аимшигтай гамшиг сүрэл болоод үлдсэн гэдгийг яаж тогтоосон гэхээр тэрний нөгөө археологийн олдороор тэр ясан ингэ байж байдаг. Яг тэрнтэй адилхан хүмүүс бидний өнгөрсөн хугацаанд бүх одоо энэ дэлхий дээр амьдарч ирсэн амьтай бүхний яс одоо энэ бүх зүйл чинь энэ дэлхий дээр хөрсөндөө хадгалагдаад байж байгаа шүү дээ. Тийм учраас одоо энэ ялангуяа нефт гэдэг одоо энэ дэлхий дээр байгаа энэ одоо бидний өндөр тутам хэрглэж байгаа түлшийг чинь бол одоо
Эрдэмтэд бол ерөөхдөө одоо тэр байгалийн гамшигар ингээд одоо олон тэрбум амьдрал байжгаад ингээд бөөндөө ингээд хөрсөн дор гинт байгалийн гамшигар дарагдаад тэр нь одоо ялзрал болоод одоо тийм тэрнээс болоод нефт үүссэн гэж тийм онол үзэл байт юм байлээ. Тэгэхээр тэр одоо ингээд байгалийн гүнээс олборлож байгаа болохоор одоо бид нар тэр энергийг эргэж ашиглаж байна гэж үздэг. А тухайлбал нүүрс гэдэг одоо энэ байгалийн баялаг байна. Нүүрс хэрхэн үүсэж байна гэхээр одоо асар хэдэн сая жилийн өмнө дэлхий дээр асар их шигүү өтгөн ой байж тухайлбал манай энэ одоо ялангуяа өмнө аймгийн газар нутагт чинь одоо тухайн үед динозавр махчин үлэг гөрүүлэд одоо хөлгсөн маш их ус ургамалтай их сайхан тийм одоо өндөр мод ургасан шигүү ойтой ийм газар байжээ 70 сая жилийн өмнө. За тэгээд нөгөө байгалийн янз бүрийн хувирал урт гамшиг болоод тэр бүх юм ингээд устдаад тэр их асар их шигүү ойч ингээд хөрсөн дороо дарагдаад ирэхээр ингээд олон зуун мянган жилийн дараа ингээд тэр чинь нөгөө нүүрс болж хувирдаг гэж. Тэгэхээр өнөөдрийн мэдж байгаа энэ төлж байгаа нүүрс чинь болохоор одоо ой хөрсөн дор дарагдсан ой чинь ингээд өнөөдөр нүүрс болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр ингээд хөрсөн дор дарагдж байгаа ингээд баялаг бүхэн чи энэ түүхийг одоо бид нар дэлхийн түүхийг бидэрт хэлж байгаа. Энэ сая жилийн өмнө юу болчихваа, юу болж өнгөрвөө гэдэг. Ингээд тэр нөгөө хүний олж байгаа тэр эд бүрх археологийн олдроос чи ингээд бидэрт яг баталгаа нь болж өгж байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм байдлаар одоо бидний нөгөө юу чи ингээд хадгалагдаад үлддэг. Тэгээ багш маань хэлдэг одоо өнгөрсөн хугацаанд дэлхий дээр маш олон тэрбум амьд амтан буюу хүмүүс амьдарч байсан. Тэгээ өнөөдөр тэд нар хаана вэ гэхээр бүгд энэ хөрсөн доор нойрсцсон шороо болцсон байгаа. За өнөөдрийн хувьд юу болж байгаа нөхөр бас л 8 тэрбум хүн ингээд дэлхийн газар нутгийг эзлээд амьдарч байна. За энэ хүмүүс биднийг одоо бас юу хүлээж байгааг бол бас л нөгөө амьдрал мөнх биш учраас одоо бид нар чинь цагийн ирэхээр бас л энэ дэлхийг орхих болно шүү дээ. Тэгэхээр одоо бүгдээрээ энэ хөрсөн доор ингээд орхоно ээлжээр одоо яг нэг өдөр бүгдээрээ дарагдахгүй нь ойлгомжтой. Тэгэл ингээд байгалийнхын жамаар ингээд бид нар л анзаарахгүй болгоос өдөр бүхэн хүн нас барж байгаа хэдэн зуугаараа өдөр бүхэн хүн төрж байгаа шүү дээ. Энэ процесс чинь ингээд байнга тасралтгүй эргэлдэж энэ байдгийг бид нар одоо буддийн шашинд бол самсараа гэж үздэг байхгүй юу. Тэгээ самсарын энэ тойрог нь тэйзээ зогсохгүй. Тэгээ одоо энэ 8 тэрбум хүн чинь ингээд өдөр бүхэн хэдэн зуун одоо бид нар л харахгүй болгоос бидний ингээд эргэн тойрон болон ингээл энэ дэлхий дээр чи хүн байгаа цагт ингээл өдөрт хэдэн зуугаараа ухайл одоо нас бараал мөн 40 тонны хүн одоо 40 тоогоор төрөөл явж байгаа шүү дээ. Ингээл улам л одоо хүний дэлхий дээр амьдарч байгаа хүний тоо бол улам л өсөөл дэш явж байгаа. Ийм маягаар ингээд явж байгаа. За ирээдүйд юу болох вэ гэхээр ирээдүйд бас л төдий тооны хүмүүс энэ дэлхий дээр ирж мөндлөнэ. Тэгэхээр тэр хүмүүс бас хайчих гэхээр бас л энэ дэлхийгээс одоо хаашаа цугарах арга байхгүй учраас энэ дэлхийдээ л бас л нойрсох цаг болт юм байна л та. Тэгээд ингээд энэ бидний бие мах болоо мөнхөс байж болгоч ухамсар сүнс үйл болоо мөнх юм аа. Тэгээд одоо энэ дээр ямар жишээ ярьдаг вэхээр одоо саяхан Америк улсын эрдэмтэд яасан гэхээр 10 жилийн амьдарч 100000 жилийн өмнө амьдарч байсан одоо тэр Канадын тэр хогт амьдарч байсан засны энэ чоныг саяхан сэргэж босгож чадсан байгаа шүү дээ. Яадаг вэ гэхээр одоо энэ археологийн маш гүн одоо цэвдэгтэй юм газар хадгалагдсан энэ одоо алдурууд маш сайхан шинээр хадгалагдсан байдаг. Тэр одоо тэндээс гаргаж авсан эсийг одоо амьтны одоо эдээ амьдарч байгаа чонын төрлийн амьтны юунд одоо өндгөөсөнд одоо тэрийг суулгаад тэгээд 100000 жилийн өмнө амьдарч исэн тэр цасны чоныг одоо сая бий болгож чадлаа гэж зарлж штэ. Тэгэхээр 100000 жилийн өмнө амьдарч байгаа тэр амьдралыг ахин бий болгож чадж байгаа юм чи амьдрал мөнх гэдэг нь үгээр батлагдж байгаа байхгүй юу? За одоо тэгэхээр 70 сая жилийн өмнө амьдарч исэн тэр одоо динозавр юу махчин амьтдыг ч гэсэн өнөөдрийн одоо шинжлэх ухааны технологиор одоо эргэн сэргээх юм боломжтой юм цаг үед амьдарч байна. Тийм учраас гүрүжи одоо багш мань хэлдэг байхгүй амьдрал устдашгүй. Энэ устдах боломжгүй энэ мөнхийн зүйл юм аа. Тэгэхээр энэ үхэл ба төрөл гэдгийг эндээсээ болоод нөгөө амьдралын төгсгөл ба төгсгөлтэй холбоотой үхэл ба төрөл гэдэг ойлголт гарч ирдэг. Тэгэхээр одоо бид нар л тэр үхэл гэдэг зүйлийг бол одоо
төгсгөл гэж ойлгож болохгүй байна. Ягаад гэвэл энэ төгсөж байна гэдэг чинь дараагийнхаа амьдралын эхлэл болд юм байна л да. Тэрнээс бид нар бол одоо ингээл одоо энэ физик биенийхээ үхлийг одоо бүх юм төгсчлөө гэж ойлгож болохгүй юм байна. Тэгэхээр ингээд одоо тэрбум жилийнхаа яг түүхэн хөвцлөхөө явж ингээл одоо амьдрал чинь ингээд юм яаж шуурцсан ингээд сайжирсан амруугаа явдаг гэдэг шиг ингээл амьдрал чинь улам хөгжил тийшээгээ ингээл яваад байгаа шүү дээ. Яагаад гэвэл хүн төрлөختөө анх яажсэн гэхээр ерөөсө гал ашиглаж мэдэхгүй маш их хэцүү байсан. Тэгэхээр гал чинь маш хүн төрлөخت маш их өндөр хөгжил авчирсан байхгүй. Галыг ашиглаж сурсан. За ингээ хэдэн мянган жил ингээ явж байгаад л бас дараа нь ингээ галаа ашигласныхаа хүчин тэр галыг чинь өөрийнхөө хэрэгшээлд оруулснаар хүмүүс яасан гэхээр байгалийн баялагийг өөртөө ашиглаж ирсэн. Тэнгүүтээ нөгөө галыг ашиглаад ингээ төмөр хүрэл зэвсэг хийснээр ингээ хүний амьдрал нэг шат агчиж байгаа байхгүй. Асар өндөр түвшинд хүрээд хатуу материалтай болонгуудаа тэгээд түүхэн хөвсөж нөгөө ингийн улам технологич сайжраад байгаа шүү дээ. Тэнгүүтээ дараа нь яасан гэхээр ингээ хүрэл зэвсэгч яваад явсараад одоо ингээ ган хайлуулж ингээ төмөр ашиглаж сурсан байгаа. Тэгээ одоо төмөр ашигласнаар хүн төрлөخت өнөөдөр юунд хүрж байгаа нөхөр одоо хідэн хүс байшинг бол хүснээрээ хэдэн ч давхар барьж чадчих штэ. Ягаад гэвэл энэ чинь нөгөө ганг ашиглаж сурснаар болоод ингээд технологи маш өндөр түвшинд хүрээд. За тэрнээсээ болоод төмөрийг ашиглаж сурснаар ингээд хүмүүс яасан гэхээр ажил дээр хувьсгал гэдэг юм ингээд явсараа хүрлээ бид нар. Тэгээ яадаг вэхээр нөгөө тэр төмрөө чинь машин механизм хийж яриа тэгээд үйлдвэр гэдэг юм чинь нэг бүтээгдэхүүнийг одоо маш хурдан үйлдвэрлэх боломжтой болж чанартай үйлдвэрлэх боломжтой учраас өнөөдөр бид нар ингээд машин техник онгоц ингээд сансрын технологи хөгжүүлэх маш өндөр түвшинд хүрэж байгаа байхгүй юу. За ингээд төмрийг ганг ашиглаж байгаа ингээд шинжлэх ухааны улам хөгжилт үрээд одоо дараагийн одоо тэр төвшний хөгжил нь одоо тэр одоо дээр үед нөгөө хүрэл зэвсгийн үед одоо зөвхөн ном сумаар байлдаг байсан бол одоо ганг ашигласнаар хүмүүс зэвсэг техник хийгээд бие нэрг одоо ингээд байлдаж ийм шинэ технологи ашиглаж сурсан. Тэгэхээр дараагийн төвшний юу нь болохоор цөмийг ашиглаж эхэлсэн. Тэнгүүтээ яг цөмийн зэвсэг үүсгээд одоо тэргээрээ одоо бие нэгэ устгаж их боломжтой гэдгийг олж мэдсэн байгаа. Тэгээд эндээс юу хүмүүс юу ухаарсан гэхээр энэ ерөөсөө цөм гэдэг зүйл бол буруу ашиглуулах аюултай юм байна. Тэрнээс энийг одоо зөв ашиглацгаая гэдэг одоо тэн цөмийн технологиг ашигласнаа гэдэг маш өндөр түвшинд өрөөд одоо эндээсээ бид нар өнөөдөр яаж нөхөр атомын цахилгаан станц бий болгоод тэргээрээ одоо таг гаргаад ингээ амьдралдаа ашиглаад ингээ бий болгож чадаад ингээ технологийн дараагийн үе шатандаа ингээл ороод явж байна. Ингээ хүн төрлөختөө ингээ түүхэн хувьсах үзэгдэлтэй ингээл шат ахаал ингээ явж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо ерөөсөө энэ амьдралын энэ эхлэл ба төгсгөл буюу энэ хүний үхэл ба төрөл энэ бүх юм чинь энэ бидний мэдэхгүй байгаа энэ сүнс ухамсар буюу энэ устдашгүй тэр энергитэй маш нарийн холбоотой юм байна. Тэгэхээр яг хүмүүс одоо ингээд дэлхийн сүрэл мөрөл гэл ингээд янз бүрийн ярьж лээ тэг айгаалаад тийм. Тэгтэл одоо ингээд харах юм бол ерөөхдөө дэлхийн дээр амьдрал ингээд 40 соёл иргэншил байгаа л устаал мөхөөл байсан ч гэсэн амьдрал ерөөсөө устаагүй ингээд ямар нэгэн байдлаар тэр дэлхий дээр амьдрал өвлөж чадсан учраас бид нар ингээд өнөөдөр ингээд дараагийнхын шатаа хөгжөөл ингээд өдөө болтол явж ирсэн байна л та. Тэгэхээр энэ түүхэн процесс чинь ингээд тасралтгүй ингээд явна. Тэгээд бид нар одоо нас барлаа гэл энэ бүх юм чинь дуусч байгаа юм биш дараагийн бидний дэлхий дээр хүн төрсөөрөл байх болно, амьдрал цаашдаа үргэлжилсээр байх болно, хэдэн тэрбум жил үргэлжлэх бол мэдэх аргагүй. Тэгэхээр энэ их тасралтгүй эргэх энэ самсарагийн тойргоос одоо хэрхэн яаж гарах вэ гэдэг чинь одоо энэ тасралтгүй эргэх энэ одоо жишээлбэл ингэдэм л да амьдрал яаж яах нөхөр одоо буддын анлаар бол нөгөө самсараа гэдэг байгаа. Бид нар ч одоо ялгаагүй дахин төрөл. Хүн ч одоо энэ дэлхий дээр мөнх амьдрахгүй учраас ингээд энэ бие орхиод ингээд энэ дэлхийгээс явна. Тэгэл дахиад эргээд ирдэг. Энэ зайл харахгүй ингээд байнга ирдэм байна л да. Ягаад гэвэл үүлийн өөрийнхөө хуулиар бол ингээд та нэгэн төл үйлдсэн бол тэр үйлийг намжин амьдрах ёстой гэж үздэг. Тэгээ нөгөө хүн чинь нэгэнт одоо тэр амьдрах үйл байгаа учраас эргээд төрдөг. Тэгээд энэ тойргоос хэрхэн гарах вэ гэдгийг одоо
тэр сургаал нь буддын онол дээр одоо тэр гэгэрл буюу тэр одоо энэ төлгөө хоригос чөлөөлөгдөх гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр манай огч ялгаагүй одоо энэ дэлхий бол яг уу мэдээж хүмүүс бидний амьдарч байгаа хэрэгцээ бүгдийг хангаж байгаа энэ бидний амьдрах гол газар жигс мөн боловч жинхэнэ тэр сүнс ухамсар оршдог тэр орших үедээ хүрэх тэр одоо боломж буюу тэр газар нь гэж үздэг байхгүй юу. Тэгэхээр энэ дэлхий чинь болоо нэг осондоо бидний хувьд бол одоо зочд буудал шиг гэдэг хэлээд байгаа. Энэ одоо Свед болон бусад энэ мэр сургаал болоод энэ дэлхий одоо амьдралдаа хугацааныг ашиглаад бид нар хэрхэн яаж тэр мөнхийн дээд ухамсар руу яаж төрөх вэ гэдэг энэ одоо тэр дамжин өнгөрүүлэх тэр газар нь бол энэ дэлхий юм аа гэж үзээд байгаа. Тэгэхээр тэр үхэл гэдэг юмыг бол одоо буддын шашинд бол тийм ноцтой хүлээж авдаггүй. Яагаад гэвэл байгалийнхын жамаар үүссэн бүхэн төгсөх учиртай. Манай нар ч гэсэн нэгэн цагт үүссэн байхад унтрах нэгэн цаг байдагтай адилхан амьдрал үүссэн нэг цаг байгаа бол тэр нь дуусах цагтай гэдэгтэй адилхан хүн энэ дэлхийд төр мэндэлсэл бол одоо ингээд энийг орхиж явах хэрэгтэй байт юм байна. Тэгээд орхиод явсан бол бас эргээд иддэм байна. Тэгэхээр энэ ингээд нааш чашаа эргэдэг тасралтгүй эргэдэг энэ самсарын тойргоос хэрхэн гарах вэ гэдэг дээр тэр буддын шашин болон манай энэ бяцлал бүх юм ингэж point өгч энэ дээр гол анхаарлаа хандуулдаг. За тэгээ яг уу хуучин бол одоо нөгөө хүн төрлөختөө юу гэж үзэж байсан гэхээр ухамсарыг ерөөсө тоож үзээгүй. Ухамсар бол одоо хоёр төгчөө. Тэгэхээр ахуугаа эхлээ бид шийдэх ёстой. Ухамсарыг бол нэг анхаардаг байсан учраас одоо тэр коммунист нийгэмд одоо бид нар бол бурхан буюу ухамсарыг үгүйсгэж ирсэн байдаг. Тэгээд тийм ч учраас коммунист нийгэмд одоо матер буюу одоо эддийг шүтж эхэлсэн байна л да. Тэгээд эд хөрөнгөө ихлүүтэл болчихвол бүх юм болчихно гэж үзээд л одоо тэр нь бол тийм биш юм байна гэдэг одоо сүүлийн үед одоо тэр сүнс ухамсарын сэргээлт одоо энэ тэргүүлжгүй цагаас ингэ оршдог хязгаарч устж алга болдгоо тэр ухамсарыг одоо хүмүүс илүү их таньж одоо тэр төвшин рүүгээ анхаарлаа хандуулдаг болсон байна. Тэгэхээр амьдралын үүсэл болоо ерөөсөө энэ ухамсар буюу далд ертөнцийн удирдлагаар бүх юм явж байна гэж үздэг. Тэгээ сүүлийн үеийн одоо энэ ертөнцид одоо бидрийг юу удирдаад байна вөхөр жишээлбэл одоо хүнийг ганцхан одоо энэ бие махбод гэж үзэж болохгүй болчиход байгаа. Жишээлбэл одоо бидний бие сүнс маань ингээ гараа авчвал энэ төр чинь амьдрах боломжгүй амьгүй зүгээр юм цогцос болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол ганцхан мах бие бодоос бүрддэг юм байна. Хүн гэдэг юм тэр сүнс ухамсараас бүрддэг юм байна. Тэр нь бүх юмыгаа удирддаг юм байна. Тэгэхээр тэр ялангуяа одоо ДНХ-д маш нарийн судалгаа хийж байгаа шүү дээ. Бид нар чинь бол ингээд молекул атомын түвшинд судлаад байгаа боловч тэрний цаана бидний одоо эд эсийг ингээ хэрхэн яаж бий болж амьдарч явдаг тэр ДНХ буюу бидний тэр гений мэдээллүүд ингээд шийддэг юм байна. Тэгэхээр нэг гений мэдээллээс хамаарат бид нар ямар байх вэ гэдгийг шийдэгдэг. Энд чинь бүр тэр генийг хэн удирж яах нөхөр тэр ухамсар удирдах байгаа байхгүй юу? Тэгэхээр ухамсарын тэр мэдээлэл буюу одоо тэр үүлийн үүрийг тэр одоо яг байгалийн хуулил гэж байгаа юм л. Тэгэхээр үүлийн үүр бид нар ингээд буруу юм хийгээд байвал тэр ДНХ-д бид нар тэр нөгөө мэдээлэл хадгалцдаг. Тэгээ буцаад нөгөө тэр ДНХ мэдээллээс болоо бид нар нөгөө тэр өвчин зовлон бие дээр ирж байгаа бүх юм тэр хувьсаа өөрчлөгдөж байгаа бүх өөрчлөлтүүд чинь тэрнээс болоод бий болдог гэж шинжлэх ухааны эрдэмтэд нотолж байгаа. Одоо тэр рүүгээ яг энэ ухамсар яагаад энтэй холбоотой нэг гэдэг маш нарийн судалж байгаа шүү дээ. За тэгээд ерөөхдөө бол өнөөдрийн ярих сэдв маань ерөөхдөө энэ дэлхийн үүсэл буюу амьдралын үүсэл төгсгөл анны цаана бас юу байна тэр сүнс ухамсар ямар оролцоотой байдаг талаар одоо өөрийнхөө санал бодлоо та бүхтэй хуваалцахад юм байна. За та бүхэндээ баярлалаа. Миний хуудсыг subscribe хийгээрэй. Хүсвэл энэ мэдлэгийг бусдаа хуваалцаж түгээгээрэй. За баярлалаа.